За манай технологийн төв маань бол нийслэлд бол ингээд тусан зөвлөгөө үзүүлдэг, ийм дунд хэмжээний чиглэлээр ажилладаг ийм байгууллага байгаа. За манайх бол жилдээ бол 4,000 хүн амбулатороор ирж тусан зөвлөгөө үзүүлдэг ийм одоо улсын чиглэлийн байгууллага байгаа. За манай одоо үндсэн эмчилгээ бол одоо сайн санаа сайхан сэтгэдэг дөрвөсийн эмчилгээ маань одоо жилдээ нэг нийтдээ бол 1200 хүн амрагдаад явж байна. За энэ нь Америкийн эмчилгээний 2 хөтөлбөр бясалгал явах хавсарч явдаг ийм эмчилгээний хөтөлбөр байгаамаа. 2024 оны 12 сараас эхлээд бид нар CBCT гээд одоо энерги бясалгалын одоо сургалтыг бол эмнэлэг дээр авсан. За эхний ээлжинд бол удирдлагын багтаа бол авсан. За 25 онд бол одоо Канадын төслийн санхүүжилтээр бол одоо 3 удаагийн одоо сургалтыг бол авч явуулсан байна. За нэгдүгээрт нь бол ажилчдаа авсан. За хоёрдугаарт нь бол өвчтнүүдэд авсан. За гуравт нь бол арга гэрээхэнд авсан ийм цогц одоо сургалтыг бол зохион байгуулсан. За энэ маань бол одоо эмчилгээний дээр бол бүр шин шатанд бол одоо тусламж үйлчлэгээ явуулахад одоо ахис дэвшил бол гарсан. Үнэхээр одоо дунд хэмжээ гэдэг маань сэтгэл санааны хувьд бол маш их одоо асуудалд орцсон, сэтгэл готролд орцсон. Үнэхээр одоо хайр инэрл бол дутагдсан ийм өвчлөл байдаг. За энэ бясалгалд явсны үр дүнд бол үнэхээр одоо өвчин гэдгийг бол тал талаас ойлгодог ийм одоо цогц эмчилгээний одоо хэлбэр болж явсан. За би бол одоо 24 оны 12 сард бол эхний ээлжинд бол өөрөө одоо удирдлагынхантайгаа бол явсан. За миний хувьд бол маш одоо үр дүн гарсан. Үнэхээр одоо менежер хүн гэдэг бол маш их стресстэй, маш их ажлын ачаалттай байдаг гэсэн. Маш их тайван болсон. За хоёрдугаар дэмийг бол ингээд олон талаас нь их том утгаар нь хардаг болсон. За хоёрдугаар бол үнэхээр одоо тэр бодлоо өөрчилдөг. Хамгийн одоо сайн дурсамжуудаа сандж явдаг. Ийм одоо сэтгэл зүйн хувьд их сайхан тайван болсон. Манай удирдлагын багч гэсэн ерөнхийдөө бол маш их гоё үр дүн гарсан. Урд нь ойлголцдоггүй байсан усуд маш одоо мэдрэмжэн дээр суурилсан ийм заслыг бол хийснээр үнэхээр үр дүнгууд бол гарч ирсэн. Диалог утагт сангийн санаачилгаар технологийн төвтэй хамтарсан за Канадын одоо төслөөр манай төв маань одоо иж өрн одоо сургалтын төхөөрөмжтэй болсон. За энэ төслийн одоо үр дүнд бол арга гэрийнхэн маань өвчин талаас нь ойлгодог болсон. Үнэхээр одоо бусад улсуудыг болохоор элдгийн өвдгөр бүгд одоо эмнэлэг рүү аваад гүйцдэг. Манай улсуудыг болохоор ерөөсөө үлдээчдэг. Ингэж явсаар хожуу шатанд бол ирдэг байсан. За саяын сургалтанд бол сургалтын үр дүнд болохоор арга гэрийнхэн бол өвчин гэдгээс нь аягүй сайхан ойлгодог болсон. Эмчтэй бол давхар одоо эмчилгээний нэг баг болж ажиллах ёстой байх шүү гэдгийг бол бас харуулсан. Ийм сайхан одоо цогц одоо юм сургалт бол болсон. Технологийн төв дээр бол 4 удаагийн одоо сургалт бол амжилттай явагдлаа. Нийт бол одоо 80 одоо хүн хамрагдаж сэтгэл зүйн боловсрол эзэмшлээ. За CBCT буюу энерги сэтгэлийн хөтөлбөр нь өнөөгийн нэгэнд агаар ус шиг хэрэгцээтэй байна.